Хүмүүн бидний бахархал төлгөө ингээд гогцон могоодын сар шинийн золголтын нээлтийг хийж өгнө үү гэмээр Баянгар аймгийн Улаанбаатар хот дахь Загсмын нутгийн зөвлөлийн дарга Монгол улсын зөвлөх инженер Болцаахны Тавсангийн Болцаахан таныг урьж байна. За нутгийн ахын дүүс Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа нутгийн ахын дүүс минь та бүхэндээ энэ гарч байгаа хөгжим модон могоо жилийн сар синий мэндийг өргөн дэвшүүлье. За та бүхний маань ажил үйлс улам өдрөг үр хөвгүүд нь эрүүлэн аз жаргалтай сайн сайхан байх болтугай. За Улаанбаатар хотод нутгийн зөвлөл маань жил болгон уламжлал болгон зохион байгуулалт золгуултын маань үйл ажиллагаа сайхан өргөн нөлөөр болжээ. За энэ золгуултын үйл ажиллагааг Улаанбаатар нутгийн зөвлөл, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, аймгийн хурлын төлөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж ирсэн байна. За ингээд та бүхэндээ бас энэ золгуултанд сум орноос маань аймагаас үргэлжлэн ирсэн бүрэлдэхүүнээс би бас товчхон тэнцвэрийг бодож байна. Ингээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Нямсрын Наран гарав. За Наран гарав эмч гэж юм. Нямсрын багшийн хүүхд одоо миний багшийн хүүхд байна. За дараа нь Загсмын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Жамлын Нотонмат гэр эмэгтэй. Жамбал дарга өхөн. Одоо манай мэрэгэл захин юм. За Загсмын засаг дарга одоо манай ям жаргал дарга маань одоо энэ бүрэлдэхүүнийг авах гэж ирсэн байгаа. Ингээд ям жаргал. За мөн сургуулийн захирал Үлзээр төгсгийн охин манай ангийн охин Март. За энэ бүрэлдэхүүнтэй тэгээд 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хоттой сууж байгаа энэ ахын дүүстэйгээ золголт хийх. За мөн цаашаа дархан эрдэнэт золголт хийхээр ингээд ийм төлөвлөгөөтэй ирсэн ийм бүрэлдэхүүн байгаа. Тэгээд одоо өдрөлгүүд маань бусад бүрэлдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулах байгаа гэж юм бодож байна. За өнгөрсөн дуу жилд үнэхээр сайхан ивэлтэй түүхэн тэмэлт жил болж өнгөрлөө. Ингээд түүхэд одоо сумынхаа 100 жилийн өмнө тохиол сайхан зохион байгуулагдсан өнгөрсөн тийм сайхан жил байлаа. За би нэг олон зүйл ялгүйгээр Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа бид нөхдийн дундаас бас онцгойлон хүмүүс маань их өндөр амжилтуудыг гаргалаа. Гавьяа шагнал хүртлээ. За үүн дээр манай Батрайдуу доктор байна. Жансангийн Батрайдуу. Энэ маань хүн маань гавьяат болсон. Энийг бас нутгийн зам болондоо дуулах бас таатай байна. Жансангийн Батрайдуу доктор маань гавьяат болсон гэсэн шүү гэдгийг бас хэлье. За мөн бид бас мэдхгүй байсан да яг үнэхээр энэ Ариг банк гэдэг одоо Ариг банкны захирал хийж байгаа Хүрэл Баатар тийм. За
За тэр ах маань бас яг тэр бидний ойд эмнэлж явах үе тэрнээс өмнөх нь бас гавьяа тулсан байгаа. Тэгээд ийм хоёр гавьяат маань төрсөн. За өмнө нь бол манай отгоо гавьяат бас төрсөн гэдэг. Ингээд өнгөрсөн жил маань бол манай Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа одоо иргэд тав хүний дундаас бас эдгээр хүмүүсийн Монгол улсын бас гавьяа цолтны хинэн бас нийтэн орсон ийм сайхан жил байлаа гэж хэлээ. Би бас зарим нэг зүйлийг мэдээлэлд үлдээсэн байхыг үгүйсэхгүй. Зүгээр би Улаанбаатар хотод ажилд амьдарч байгаа, хүрээлэл хийж байгаа гэдэг таахан маань бас ойлгоорой гэж юм шилье. За би нэг залуу танилцуулах гэсэн энэ оны чөлөөтийн улсын аваргаас хүрэл медаль хүртсэн. Манай сумаас энэ тухайн жилд хамгийн өндөр спортын амжилтаар хийж байгаа залуу байгаа Зинамантргийн нэг залуу байгаа. Энд дөө ийшээ нэг гараад ирж. Энэ хүү манай зэрэн дохтойга ахаатаас тэр мэдээс манай энэ спортоос маш олон хүмүүс өндөр амжилт гаргасан байгаа. За тэр энэ залуу маань маш олон миний нэг утсан дээр байсан. Ер нь жил болгон улсын аваргаас медаль хүртэж байгаа юм байлээ. За тэгээд би энэ амжилтуудаас нь бас дуртаадаг гэж бодож байна. За энэ Зинамантргэдэг залуу маань 2004 онд төрсөн юм байна. Одоо Баянгарын загсмын Бямсүрэнгийн 2 дахь болж мэдлсэн гэдэг. 2016 оноос хойш чөлөө төхөх сонирхон хичээлж байгаа. Тэгээд олон улсын хэмжээний мастер одоо Баян Гөгшийн өдөрлөмний хичээл сургуулийн гэдэг ийм залуу. За үндэсний биеийн дэвийн дээд сургуулийн 3 дугаар төгссөн оюутан. За техник клубын тавьчихсан одоо байна. За ингээд би амжилтуудаас нь таахан дурдж бас алдаршуулъя гэж бодож байна. 21 онд улсын аваргын мөнгөн медаль. 21 онд за энэ насны юу хязгаартай байна. 20 нас хүртэлээр улсын аваргын хүрэл медаль. 22 онд 20 нас хүртэлээр улсын аваргын мөнгөн медаль. 23 онд 20 нас хүртэлээр улсын аваргын хүрэл медаль. 23 онд 23 нас хүртэлхийн улсын аваргаас хүрэл медаль. 24 онд 20 нас хүртэлх улсын аваргаас ялгаруулалт тэмдэгний алтан медаль. 24 оны 23 нас хүртэлх улсын аваргын мөнгөн медаль. 24 оны Борис Будоевын нэрмжит олон улсын тэмцээний мөнгөн медаль. За ингээд 25 насны хүрэгчтэй улсын аваргаас хүрэл медаль өгсөн. Ийм амжилтуудыг үзүүлсэн ийм залуу байгаа. Тэгээд энэ залуугаа энэ сайхан ахнуудаа таахан одоо танилцуулж бидний зүгээс бас алдаршуулж байгаа. Би тэгэхэд одоо энэ залуугаа цаашдын спортын одоо түүхэн замналтанд одоо маш сайн сайхныг хүсэн өрөө ингээд миний дүү маш сайн хичээгээрээ нутгийн яхын дүүс чинь нутгийн чинь хоол бас миний дүү үргэж ивэ гэж байна. Тэгээд энэ залуугаа танилцуулж байгаа шүү. Баярлалаа. Тэгээд би жоохон чиглэх байгаа учраас өөрийн нэрийг хэмжээгүй. За тийм голын жарахаануудыг бүгдээр нь нэрвүүлэн гарч байгаа сайн сайхнуудыг хүсэж байна шүү гэж дамжуулаад өгөрөө гэсэн бас та бүхэнд дамжуулъя гэж хэлж байна. Баярлалаа. За нутгийн зөвлөнд болцоохондоо баярлалаа. Тэгээ өнөөдөр үнэхээр одоо сайхан баяр жаргалтай өдөр болж байгаа. Загилны хувьд эзэн богд Чингис хаан нэмэлт морин бууж амсгэлсэн заг байдрын голын загас жарахаанууд шүү бид сая тэгээд энэ Зинамантр хүүгийн тухайд бол энэ сайхан амжилт гаргасан хүүгийн тэмцээний зардлыг бол нутгийн зөвлөлийн дарга Лавсангийн болд сайхан тэргүүлэгч гишүүн Түмэн Жаргал ах давагдорж нар одоо ингээд спонсорлож ивэнтгч бас өдний зэрэг амжилт гаргахад нь тусалсан юм байна. За мөн нутгийн зөвлөлийн дэд дарга одоо гэрэл генералын хүү 10 сая төгрөгөөр мэлааж байгаа юм байна. Амжилтын одоо саяны 25 оны байгуулсан амжилтыг энийг бас дуулгая. За одоо та бүхнийхээ өмнө загсайхан нутгасаа Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн Ням Жаргал даргыг авъя. Загсмын цацаг дарга одоо нутаг орныхоо бас тийм ээ сонин сайхныг хөврөн өгүүлэх байхаа гэж бодож байна.
За сайн байцгаана уу? Та бүхэн бүгдээ сайхан шинэлцгээж байна уу? Тэгээ та бүхэнд 17 дугаар жарны модон могоо жилийн цааш нэмийн өргөн дэвшүүлье. За тэгээд юуны өмнө бас загсамаас одоо хүрэлцэн ирсэн та бүдтэй гамсаа нөхцөл зөвлөлийн зургуудаа хийж байгаа баг хамт олон тайлбар хашаалыг хүргье. Тэгээд нэг үрсэн та бүхэнд бас танилцуулъя гэж бодож байна. За манай баг хамт олон бүгд гайхалтай. Наасаа тэгээд болцоохон дах маань төвчгөө хэдэн хүмүүсийг бас танилцуулсан. Тэнд багны ард нэг зарим хүмүүс нүдэнд нь хардаг болохоор бас танилцуулж амжаагүй байх гэж би бодлоо. За тэгээд манай энэ жил бас нэг сургууль цэцэрлэгийн бас нодонд манайх сумын 100 жилдээ болсон. Одоо энэ жил маань бас сургуулийн 100 жил, цэцэрлэгийн 60 жил болж байгаа. Тэгээд бас байгууллагын төлөөллийг бас та бүхэндээ бас танилцуулж бас байгууллагын төлөөлөлөд авчирсан байгаа. Тэгээд за манай эдийн засгийн орнд байгаа Жамбалын автоматыг сайн танилцуулсан. Одоо нэг аав нь Жамбал дараад сум нэгдэлд маш олон жил ажилласан. Тэдний одоо хамгийн бага охин байгаамаа. За Марс захирал одоо үлзий бац багш гэж байсан. Сургуулийн захирлыг бас олон жил хийсэн. Түүний бас хүүхэд нь байгаамаа. Тэгээд сургуулийн захирлыг бас нэлээд олон жил бас хийж байгаа. За дараагийн залуу болохоор манай Чандмогоо багийн засаг дарга амар төвшин гэдэг залуу энэ жилийн сонгогдоо орон нутгийн сонгуулиуд багийн дарга шинээр сонгогдсон залуу байгаа. Дараагийн залуу болохоор Баасан Бат гэдэг манай сумын хүргэн сургуулийн одоо Няруу гэж байгаа залуу байна. Дараагийн энэ ихмийг бол та бүхэн бүгд таньж байгаа. Одоо надад хэлэлцгүй таньж байгаа. Гэхдээ би танилцуулъя. Одоо Дэмби ганцар гэдэг засаг даргын тамир газар одоо засаг даргын жолооч маш олон жил хийсэн. Хөдөө аж ахуйн мэргэжилтэн хийсэн. Мөн одоо хөдөлмөр нийгэм халамжийн мэргэжилтнэр сумдаа ажиллаж байгаа. Ийм одоо хүн байна. За дараагийн одоо энэ бүсгүй болохоор Монголын одоо сурын холбоог одоо хөгжүүлэх сум орнууд нэлээд хүчин зүтгэж байгаа. Сум орнуудтай сурын холбооны төлөвлөлт хийж байгаа. Тэгээ сумын мэрэгэн цолтой төмөр устдын мөнгөн чимэг. Тэгээ дотор байрны одоо багш мэргэжилтэй одоо дотор байрны сургууль дотор байрны ажиллаж байгаа. Ийм зүйл байна. За дараагийн энэ залуу одоо манай сумын Начин Эрдэнэт гэж Тува Эрдэнэт гэдэг айлын хүүхэд одоо сумын цэцэрлэгийн тамирын газар төсвийн мэргэжилтэнд ажиллаж байна. За одоо манай нэгэн жоохон доогоос өсчээд дэвгэл хэсгүй. Манай цэцэрлэгийн одоо маань 60 жил болох ч байгаа 5 хүн сая би хэлсэн те. Одоо сумын цэцэрлэгийг одоо үзүүлж ажиллаж байгаа цэцэрлэгийн эрхлэгч оюун чимгийн үлдсэн сайхан таньш үлзий утга багш гэж байсан те. Тэдний одоо ач өхөн гэсэн үг. За ингээд сум орнотгийн одоо өнгө төрхийг тодорхойлж байгууллага удирдах сум орнотгийн хөгжсөн төлөө бас бид нэг хамтарч ажиллаж байгаа 5 хүнтэйгээ бол ингээд золот хийхээр ирсэн байгаа. За манай хамт олон сууж би одоо ингээд сум орнотгийн хаалт та бүхэнд төвчгөө танилцуулъя. Аз жаргалын дээдийн дэнд эрүүл энхийн хамгийн сайхныг хүсье өрөөё. Би ингээд миний өвөө Лүндүү гэж дээр үед одоо туугч юм байсан. Тэгээд Лүндвийн хүү Адиасур ингээд 2 дахь хүүхдийнх нь ганц охин юм байгаамаа. Тэгээд одоо цаг байдэр гэж өвөө юм маань ярьдаг байсан. Тэгээ харин одоо яг энэ сайхан сумаараа ааваараа өвөөгөөрөө овоглоод ингээд явж байгаадаа маш их баяртай байдаг. Тэгээд морин уурч маань ирээгүй учраас оргиороо дуулъя да тий. Ховтын бас сайхан дуу тий. Өрхөн онгор салхитууд бол ёо манай баян онгорын чинь энэ дундаа маш дуртай учраас.
За Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Загсмын уугуул хагамтлаг дууцсан маш их баярлалаа. Үнэхээр хоолой гэж бол алтан нургалтай юм аа манай заг байдаг. За одоо та бүхний өмнө Баянгар аймгийн иргэдийн зочдын хурлын тэргүүлэгч гэж Ямсурны нарангар таныг урьж байна. Хүний их юмч за одоо миний Ямсурн багш маань уугаа охин байгаа. За сайн байцгаана уу нутгийн ахын дүүс та бүхэндээ энэ сайхан өдрийн амар амгалан гэрж мэдшиж байна. За тэгээ өөрийнхөө төвчөн танилцуулахад би Загсны уугуул за Доржин Ямсран гэдэг хүний том охин. За миний аав бол Загсан дээр багш хийжсэн Загсны сургуулийн захирал гэж явсан. За тэгээд тэр хүний охин байна. За тэгээд би бол хавдрын эмч мэргэжилтэй. За одоогийн байдлаар хувьдан их мэндийн тус гэдэг нэмлэг байгууллагын ажилладаг. За Загнуулынхаа болон Баянгар аймгийнхаа нийт 90,000 хүн амд үйлчлдэг. За тэгээд энэ өнгөрсөн 2024 оны сонгуулиар Загнуултыг энэ хаан маань надад итгэл хүлээлгэж аймгийн иргэдийн төлөөлөгчөөр сонгосонд талархаж явдаа. За тэгээд та бүхнийхөө итгэлийг юус алдахгүй Загнуултынхантай хамтарч ажиллана. За одоогийн байгаа манай удирдлага бол бас мундаг удирдлага бол байгаа. За тэгээд одоо энэ Загсмаас гаралтай эрдэмтэн доктор профессорууд байна. Маш олон гавьяатууд байна. Та нараар бол одоо үргэлж бахархаж явдаг шүү. За тэгээд та бүхэнтэй ганц хэлэх хамгийн чухал юм бол эрүүл байгаарай. За энэ арга хэмжээнд бол анх удаа би орж ийн. За үнэхээр манай Загнууд ямар их гоё ахмадтай настангуудтай юм бэ? Үнэхээр бахархаж та нараа үнэхээр ямар сайхан хүмүүс энэ чи байдаг юм бэ? Бид нар ч ерөөсөн та гэж ирсэн мэддэг юм байна. Тэгээд таад минь эрүүл байгаарай. Урт уртлаа наслаарай. Эрт илрүүлэхдээ орцгоогоор гэж хэлье. Хоёроо өрөө бас нэг бяцхан нэг ангар цаал үйл ажиллагаа байгаа юм байна. За одоо та бүхний өмнө Адясран уугт За Адясран уугтаа баасан суран танаа хонгор нутгийн хөгжил дэвшилд оруулсан таны үнэтэй хувь нэмрийг өндөөрүүлж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 10 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээд шагнал соёрхол одонгоор шагнаваа гэж. Ядамсран уугтаа цэдэн игч насаараа одоо номын санд ажилласан гэмээр за Адясраны Баасансруу ах бол одоо цэргийн ангин жолоочоор маш олон жил ажилласан Монгол улсын хамтлаг үнэтэй хувийн номер олсон байна. За цэдийн өвчигч маань бидний хүүхэд байхаас эхлээд номын санд ажилласан
манай мант хогшин гэргийн манай ангийн батлагрын ээж гэж цаашаа явбал явна та. Энэ бүгд аймаг иргэдийн төвчтэй хурлын дээд цагаас 2 хол одон байж байгаа. За одоо Бүжээгийн бата танаа бас тийм ээ. Манай болдох ахын гэргийн ийм юм байгаа. Насаараа одоо загийн болдон мал маллаж аж төрсөн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан болдох хаан гэргийн бата хичээгээ урьж наас. За Монгол улсын тэргүүний амтсан Сандаг сүмгийн хөө Баатар бас насаараа олон жил сайхан алтны шарцууд жолоо бошгсон ийм хүн байгаа. Аймгийн иргэдийн төвчтэй хурлын дээд чанар 2 хол одонгоор шагнасан байна. Тогтоол нь бол бүгд адилхан. Энэ бас номерууд нь бол өөр юм байна шүү. Энэ жишээд бол 8 номерын бүрэлдэх байна. Одон тэгээд за Монгол авартаа давтарж бас Америкийн төвчтэй хурлын дээд чанар 2 хол одонгоор шагнасан байна. Манай нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Монгол авартаа давтарж бас бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа цэл залуухан ийм хүн байгаа. Манай загийн молын одоо Монгол банк за Бямсрын огтод Зэнэмэтэр нь Баянгар аймгийн засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн А105 дугаар захирамжаар аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэглэл шагналтын тул өнөмлөх олгоо засаг дарга Болгон сүрэнгийн мөнгө цаахан гэсэн байна. Аймгийн тэргүүний ажилтан өнөмлөх цол тэмдэглэл. За Зэнэмэтэр дүү маань ингэж загин боловсныхоо нэр алдрыг дуурсан яваа юм сайхан алдартай байна. Энэ хүүгийн бас спортын сэтгэл зүйчээр нь манай Улаанбаатарын их сургуулийн гэрүүлийн тэнхимийн эрхтэгч доктор Болдохон оюун эрдэнэ ажилтг юм байна.
жаргалын дээдийн хүсье та бүхэндээ.